Би ажлын хэсгийн гишүүн учраас асуулт асуух нь өөрөө утгагүй асуудал учраас би зүгээр протокол бас нэг цөөн хэдэн үг хэлье гэж бодлоо. Яг энэ дэгийн хууль бас бүлгэрээ яг энэ 101-р зүйл дээр бид нар анхаарч өөрчлөх ёстой гэдгийг бол бас энд дашрамт хэлмээр байна. Яг энэ 101-ийн 1 дээр 7 хоногийн дараа гэж үндсэн хууль дээр 3 хоногийн дараа хилцэж эхэлнэ буюу одоо ерөнхий сайдыг огцруулахаар гишүүдийн одоо саналаар гарын үсэг цуглуулад одоо энэ асуудлыг албан ёсоор тавьж байгаа бол 3 хоногийн дараа хилцэж эхэлнэ гэдэг үндсэн хуулийн заалт манай одоо дэгийн тухай хуулийн дээр 7 хоног гэж байгаа нь бол зөрчилтөө гэж үзсэн. За өнгөрсөн намар яг энэ асуудлаар цаг хугацаатай асуудал орж ирэхэд яг 3 хоногийн буюу одоо үндсэн хуулийнхаа тэр хугацаагаараа хилцэж эхэлсэн байдаг. За 10 хоногийн дотор хилцэж дуусах ийм одоо хуультай байгаа. Тэгэхээр тухайн үеийн одоо чуулгандаа бас орохгүй байсан ийм гишүүд чуулганы эрцийг бид нар бас бүрдүүлж чадаагүй нэг өдөр өнгөрсөн шүү дээ бүтэн тийм ээ. Тэгэхээр яг чуулгандаа энэ үндсэн хуулийн хугацаатай бол одоо оролцохгүй байгаа гишүүдэд ямар хариуцлага байх вэ гэдгийг бас тодорхой дэгийн хуулиндаа зааж өгөхгүй бол энэ өөрөө эргээд энэ хугацаанд хилцээгүй бол хилцэж дуусаагүй бол үндсэн хууль зөрчсөнд одоо орох үгүй юу гэдэг энэ асуудал эргээд нийт улсын их хурлын гишүүдэд хамаарах учраас их хурл өөрөө чадамжгүй гэдэг одоо юу гэдэг ийм асуудал үүсэх нь үгүй юу гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгцээтэй гэж үзэж байгаа. За мөн түншлэн 101-ийн 4 дээр одоо өмнөх одоо 95 дугаар тогтоолттой холбоотой бас зөрчил гарч исэн байнгын хорооны дүгнэлтийг сонсож за тэгээд одоо санал хураана гэсэн байсныг бол өмнөх практикаар байнгын хорооны дүгнэлтээр буюу байнгын хорооны одоо юу гэдгийг дүгнэлтээр нь дэмжсэн дэмжээгүйгээр нь одоо санал хурааж явсан нь өмнөх юу гэдгийг практикт байсан нь бол хуулиар одоо буруу ойлгогдож хിവэр явсан үндсэн хуулийн зөрчилтөө байсан гэж 95 дугаар дүгнэлтээрээ одоо цэц бас дүгнсэн байдаг учраас үүнийг бас илүү тодорхой болгож одоо 101-ийн 4-ийг өөрчлөн найруулах ёстой байна гэсэн ийм одоо ажлын хэсгийн хүрээнд зөвхөн одоо цэцийнх нь одоо энэ 12 дугаар дүгнэлтэн 101-ийн 1-тэй холбоотой гарсан учраас зөвхөн тэр заалтыг л одоо хөндөж оруулж ирж байгаа. Цаашид бол улсын их хурлын дэгийн хуулийн дээр энэ 101-р бүлэгтэйгээ нэлээд одоо сайтар ажиллах хэрэгцээ шаардлага ойрын хугацаанд үүсэж байна гэдгийг хэлмээр байна. Яг нь ойрын хугацаанд нөгөө хүн ямар нэгэн байдлаар огцруулах гэдэг асуудал огтос биш. Зүгээр энийг бол зайлшгүй одоо тодорхой болгох хэрэгтэй. Яг одоо энэ цэцгийн дүгнэлт гарсантай холбоотой 101-ийн 1 бол одоо түтгэлцсэн байгаа буюу одоохондоо хүчин төгөлдөр мөрдөгдөхгүй байгаа юм а гэдгийг хэлье. За хоёр дахь нь болохоор цэцгийн одоо гишүүдийн асуудлыг ч гэсэн бид нар бас ойрын хугацаанд цэцгийн даргын асуудал бас 10 сарын өмнө хугацаанд дууссан байгаа. За нэг асуулт асуух гэхдээ сая ажлын хэсгийн гишүүн бас өөрөөсөө асуухгүй. Тэгэхээр хариулт байхгүй байна. Үндсэн хуулийг бол бид нар дээдлэн